Тэгээ нийслэлд өнөөдөр Монголын нийт аж ахуйн нэгжийн 70% нь өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа. 70%. Нийт орлогын албан татвараар 350 тэрбум төгрөг. Нөөтийн албан татвараар 840 тэрбум төгрөг. Хүн амын албан татвараар 320 тэрбум төгрөг. Ингээд үндсэндээ бол жил бүхэн 1.5 их найдын татварыг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд. Үндсэндээ төсвийн орлогыг 8.8 их найд гэх юм бол 4 төгрөгийнх нь 1 төгрөгийг 5.8 гэх юм бол 4 төгрөгийнх нь 1 төгрөгийг нийслэлийн аж ахуйн нэгж төлж байгаамаа. Тэгэхээр би мэрээс захирагчаас нэг л зүйл асуугаад байна л да. Татвар бол тавихтаа зарчим байх хэрэгтэй. Энгийн, ойлгомжтой, шударга. Тэгээ энэ зорилттой татвар юм уу? Эсвэл давхар татвар юм уу? Татвар гарч ирэхдээ дандаа зорилттой байх хэрэгтэй. Хинээс авах юм? Юунд зарцуулах юм гэж. Тэр яг одоо өнөөдөр оруулж ирж байгаа яг энэ хуулийн төслийг үзэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ, үйлдвэрлэлээс авах ийм татврын тогтолцоо бий болохоор энэ хуулийн төслийг өргөн бариулж орж ирж байгаа юм л та. Тэр энэ бол би буруу гэж ойлгож байгаа. Бусад улсуудад байдаг зарчим болвол нийслэлд амьдарж байгаа иргэдэн тэр агаараа бохирдуулж байгаа, хөрсөө бохирдуулж байгаа, энэ хотын ачааллыг нэмэгдүүлж байгаа энэ бүх өнөөдөр үндсэндээ бол нийслэлийн иргэд 1.5 сая иргэд ихэд одоо ингээд энэ иргэд нь өөрсдөө энэ татвараа төлдөг, оршин суугчдын татвараа төлдөг. Бусад улсуудад хөгжсөн улс орнуудад яг л ийм л татвар байдаг юм байл. Тэр энэ зарчим нь зөв юм уу? Ямар тооцоо судалгаа хийгдсэн юм бэ? Энэгээр хэр хэмжээний мөнгө цуглахын яг энийг яг юунд зарцуулах гэдэг гэдгийг нэг тодруулж хэлж ярьж өгөөч л гэдэг. Одоо төлж байгаа нөөтийн татвар, одоо төлж байгаа орлогын албан татвар, одоо төлж байгаа хүн амын орлогын татврын тодорхой хэсэг нь нийслэлдээ үлддэг. Энэ хууль эрх зүйн тогтолцоог оруулж болохгүй мөн гэсэн нэг ийм тайлбарыг л түрүүн хүссэн. Энэ зорилт татвар юм байна. Өөрөөр хэлбэл нийслэл хоттой аль болох хэрэглэгчийг улам их татах, хэрэглэгчдийг улам их ирүүлэх ийм одоо юу гэдэг юм нийтийн одоо маркетинг хийхэд зориулсан ийм зорилт татвар юм аа. Жишээ нь бол одоо Австрийн Вен хот гэхэд бол яг энэ татварын орлогоор 280 сая евро жилдээ зарж 83 том урлаг, спорт одоо бүх төрлийн том үзэсгэлэн худалдаа бүх төрлийн том арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж нийтдээ жилдээ 36 сая хэрэглэгчийг Вен хотод авчирч ийм бизнесэд дэмжсэн ийм үйл ажиллагаа хийдэг ийм зорилт татвар юм байгаамаа. Ер нь альва улс оронд байгаа хотын татварын ерөөсөө зорилго нь тэр хотын бизнесийг дэмжихэд зориулагдсан татвар байдаг. Тийм учраас энэ бол зорилт татвар юм а гэдгийг би бүр жишээ нь Оборн гэж 60 мянган хүнтэй хот, Оборн гэдэг одоо Америкийн 60 мянган хүнтэй хот 300 мянган хүнтэй хүнийг цуглуулсан ийм том ивентүүдийг одоо хийсэн энэ татврынхаа орлогоор хийдэг ийм юм байна лээ. Тэгэхээр зэрэг би бол энийг ялангуяа өнөөдөр эдийн засгийн ийм эрч буурж байгаа үед тэр тусмаа одоо бид нар Оростой визг болсноо ашиглах хэрэгтэй байна. Одоо бид нар Хятадтай групп визтэй болсон энэ боломжийг ашиглаж одоо нийслэл хоттой одоо сая хүн авчирсан ийм ивентүүд, ийм соёл, урлаг, спортын өргөн цар хүрээтэй арга хэмжээ фестивалуудыг хийх хэрэгтэй байгаамаа. Ийм зорилт татвараа. Ер нь татварууд дотроос би сая бас ганц хоёр хотод очиод зориуд яг энийг судахад бол бизнес эрхлэгчдийн хамгийн дуртай татвар нь хотын татвар нь байдаг гэж ингэж юм л өөрөөсөө. Яг тэгвэл энэ бизнесийг эргүүлээд яг татвар төлөгчтэйгээ төлөө нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг хамгийн чухал татвар байдгаа гэж ингэж байна. Нийслэл хотын татварын хувьд бол өмнөх одоо нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, татварын ерөнхий хууль хоёрт бол нийслэл хот татвартай байна гэдэг ийм зүйл заалт байдаг. Тэг өнөөдрийг болтол энэ татварын асуудал бол огт ярихдаггүй явж байгаа. Тэгээд энэ удаадаа бол бас нийслэлийн удирдлагуудын маань зүгээс ч гэсэн санал гарсан. Энэ санал дээр үндэслээд нийслэл хотынхаа бас төвлөрлийг сааруулъя. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас иргэдийн ая тухтай амьдарч одоо байх нөхцөл орчингийн
сайжруулъя гэдэг ийм зорилгын үүднээс энэ татврын төслийг боловсруулж улсын их хурлд өргөн барьсан байгаа. Тэгэхээр Батуул захирагчийн хэлж байгаа үг өнөөдрийг өргөн барьсан байж байгаа энэ татврын хууль хоёр чинь өөр өдөр шинж ялгаатай байгаа юм л да. Энэ хуулийн дээр нийслэл хотын татвар төлөгч хэм байх уу, суудагч хэм байх уу гэдэг суудагчаас бараа ажил үйлчлэгээ худалдаа авч буй хувь хүн хуулийн этгээд нийслэлийн албан татврын төлөгч байна гэдэг. Дахиад яг нөгөө өөрөө хуулийнхаа залтан дээр болохоор борлуулсан бараа ажил, гүйцэтгсэн ажил, үзүүлсэн үйлчлэгээний үнийн дүнгийн 1 хүртэл хувиар тооцож хотын татврыг ногдуулна гэдэг. Ингээ аж ахуй нэгжүүд нь өөрсдөө нөгөө суудагч болж байгаа аж ахуй нэгжүүд нь бас давхар татвар төлөгч болж байгаа ийм л хуулийг өргөн барьсан байгаа байхгүй. Одоогийн тайлбарлаж байгаа тайлбар өргөн барьсан байгаа хууль ирж үзэл санааны зөрүүтэй байгаад байгаа. Зөрчилтэй байгаад байгаа. Энийг одоо яаж зас залруулах гэдэг юм бэ гэдэг л асуудал тодруулах гэдэг юм л. Энэ угаасаа л одоо мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа эрхэлж байгаа байгууллага аж ахуй нэгж иргэн л байна. Тэгэхээр энэ дээр л одоо нийслэл хотын татвар нь энэ дээр ногдохгүй бол өөр хэлбэрээр одоо ногдуулах боломж байхгүй л дээ. Гэхдээ яг хилцүүлгийн явцад бол энийг бас засаж сайжруулаад зөвхөн үйлчлэгээнд нь гэдэг ч юм уу ийм байдлаар өөрчлөх бол боломж биш дээ.